Монгол Улс их хурлын дараа гамрын ёсглон Их Британи, Умар Ирландын нэгдсэн хаант улсад хийж байгаа албан ёсны айлчлалын хүрээнд 2020 оны 3 дугаар сарын 19-ны өдөр Британи парламентын захин үйлчлэгээний асуудал хариуцсан албаны архитектурын асуудал хариуцсан захирал Руперт Хей Кэмпбелл, инновац ба санаачлагын асуудал хариуцсан захирал Элизабет Акс нартай уулзлаа. Уулзалтын үеэр талууд захин цэцгэлээ захин парламентын төрийн үйлчлэгээг захимжуулах чиглэлээр баримталж байгаа бодлого хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр мэдээллийн аюулгүй байдлыг хангах зэрэг асуудлаар санал солилцлоо. Парламентын ардчлалын эртний уламжлалтай энэ парламентод арчил бичгийн тулд ямар түүх өрнөсөн дээр нь парламентын арчил удаан оршин тогтнохтой үр дүнтэй ажиллахын тулд чуулганы хэлбэрүүд нь ямар яаж ажилдгийг гэх мэт олон сайн туршлагуудыг харж байна. Монгол улсын арчил байгын гол утга өөрөө парламентын арчил учраас энэ парламентын арчлыг бойжуулах, тэр дундаа хууль тогтоогоолын хяналтын чиглэлийг сайжруулах чиглэлийн үр дүнтэй сайн уулзалт болж байгаа гэж ойлгож байна. Мянган жилийн парламентын арчлалын түүхтэй энэ улсаас сурах зүйл бол зөндөө бий. Тэр дундаа сүүлийн үеийн технологиг ашиглаад парламентын үйл ажиллагаагаа захимжуулах тал дээр эдний талууд маш их сонирхолтой зүйлсүүд хийж байгаа. Бид нар 2022 онд Deep Parliament гэдэг иргэдийн оролцоог захимаар хангадаг талбарыг нэвтрүүлсэн. Энийг бол тухайн үедээ манайхан Их Британи бас энэ иргэдийн өргөдөл гомдлыг авдаг, хууль дээр санал авдаг захим системийг жишг болгож бас олон жишээний нэг болгож авч ашиглаж ирсэн байдаг. Тэгээд хоёрдугаарт нь бас энэ кибер аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдал одоо энэ орчин зайд маш онцгой чухал болж байгаа. Энэ утгаараа эднээ бас холбоотой хүмүүс энэ чиглэлээр ажилладаг гишүүдтэй бид нар ярилцлаа. Европын кибер аюулгүй байдлын цоврал арга хэмжээнүүд бид нар бас оролцсон. Тэгээд энэ илүү их чадвартай хүмүүсээс дэмжлэг авах, өөрсдөө бас туршлагаа хуваалцах энэ талаар бол идэвхтэй хамтарч ажиллахаар боллоо. Түүнчлэн тэрбээр олон улсын парламентын холбооны Британи бүлгийн дарга Пафиан Хамилтонтой уулзлаа. Уулзалтын үеэр талууд хоёр улсын хууль тогтоох дэд байгууллага хоорондын харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцсон. Улсын хурлын дараа гамрын ёсглон шинээр байгуулагдсан улсын хурлын тавьж байгаа зорилт парламентын цэцгэлийг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа 3 төгөлдршил бодлого болон Монгол улсын эдийн засгийг хөгжүүлэх худалдаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа эрх зүйн орчны шинжилгээний талаар танилцуулжээ.